Хүүхдийн тасаг бүр анх Эрдэнэ тацад 1976 онд нэг эмч 3 сувилагчтайгаар анх байгуулагдаж байсан. 1983 онд шинэ байранд нүүж ирэх үед хүүхдийн орны тоо ажим нэмэгдсээр 120 ортой хүүхдийн эмнэлэг ажиллаж байсан. Тэгээд манайх чинь тасгууд байгуулагдаад 120 ортой хүүхдийн больниц гэж болсон. Тэгээд сэхэн эрчим тэмчилгээний тасаг, өхүүл насны тасаг, сургуулийн насны тасаг гэж 3 тасагтай болсон. Түүнээс хойш 2018 онд одоогийн байгаа энэ 3 давхар хүүхдийн эмнэлгийн байранд нүүж орсон. Одоо 55 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. За одоогоор бол хүүхдийн засаг нийтдээ 8 эмч, 19 сувилагч, 6 үйлчлэгчтэй нийт 33 оронтой ажиллаж байна. Орхон аймаг болон Бүсийн аймаг сумдуудын 0-18 насны хүүхдүүдэд одоо хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байгаа. За эмнэлэг тусдаа байгуулагдсанаар бол одоо ая тухтай байдал бол хамаагүй өөр болсон. Өвчтнүүдийн ор нэмэгдэж ирсэн. Тэгээ нэг өрөөнд байх өвчтнүүдээ хамаагүй цөөхөн болсон. Ер нь 15 оноос эхлээл нарийн мэргэжлийн эмч нарыг бэлдэж эхэлсэн. Хүүхдийн сэхэний эмчийг хамгийн эхлээд тусдаа бэлдсэн. Тэгээ хүүхдийн бөөрийн эмч, хүүхдийн мэдрэл, хүүхдийн дотоод чүрлийн эмч гэдэг одоо бүхэл эмч нарыг бэлдсэн. Ер нь бол хүүхдийн тасаг хэвтүүлэн эмчлэх, эрчим тэмчилгээ, хүлээн авах яралтай тусламж, мөн амлалтын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Жилдээ одоо амлалтын тусламж үйлчилгээг 14,000 хүүхдэд, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг 2,500-аас 3,500 хүүхдэд, хүлээн авах яралтай тусламжийн хэсгээр бол жилдээ 24-өөс 25,000 хүүхдэд тусламж үзүүлдэг байна. Хүүхдийн засаг сүүлийн 10 жилд одоо уушгины хатгалгаатай хүүхдийн бронх агших хам шинжийг хэрэгжилж байгаа утлах эмчилгээ буюу манц дутлагын аргыг бүрэн хэрэгжилж эхэлсэн. Мөн хүнд тохиолдлууд төвийн вены гуурсыг эхо хяналттай эрчим тэмчилгээний эмчнэр маань тавьдаг болсон байгаа. Мөн сувилагч нар шаардлагатай тохиолдолд одоо судас тодруулагч аппаратыг хэрэгжилж байна. Ер нь бол бүсийн онцлогын эмчилгээний төв жилээс жилд бусад одоо нэгдсэн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг бүсийн онцлогын эмчилгээнүүдийн төвүүдээс илүү өргөн хүрээний үйлчилгээ үзүүлдэг. Мөн анх удаа улсдаа сургууль эрхлэх байгууллага болсон онцлогтой.